Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна. Салахархан эцэгэн дээр чинь тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаад алдрайхан насаа үлдээлээ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаад сурагч насаа үлдээлээ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаан уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдий. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За бүгдээрээ сууд. За манай эцэгийнхээ өсөлтөөр багш нөгөө дурсамж хичээл заах яг гэсэн учраас дурсамж хичээлээ хийх бүгдээрээ заяа. За багш нь дурсамж хичээлээ болохоор сурахын хүслээр зөвөрсөн сурах насаараа гонцгой гэсэн үгээр яг хичээлээ хийх. За тэгээ бүгдэнд нь яг нөө дурсамж хичээл гэсэн ингээд юугаагдсан ангийн багшийн нэгтгэгээр ингэж гарын үстэй зурсан байгаа шүү. За эхний хичээлээ бүгдээрээ Монголын хичээлээ хийхдээ. За Монголын хичээл бүгдээрээ яг нөө эхний үс нь ямар үс вэ? Цогцол гарсан. За үсгээрээ хичээлээ томоо жижиг аа. За цаасан дээр нь шууд бичээд нэрээ бичих байгаа. Нэрээ бичиж багшдаа уншдаг. За үсгээ бичиж. Томоо жижиг аа. Тэмүүлэн бичсэн үү? Тий, яг бичих мөрүүдийн багш нь өгсөн байгаа. Томоо хитэн мөр бичгээр байна. 2 мөр жижиг аа. 2 мөр. За том жижигээрээ 1 мөр байгаа тий. За бүгд яг багшаа өгсөн зааврын дагуугийн багш нь буцаагаад цаасаа яг нөө хурааж авах нь шүү.
Отосно. За багш нь л юм. За. Өөр болон гарахгүй хөхт вэ нөө? За л багш нь байгаа болоо үгүй. За бүгд дуусна. За бүгд арай дуусаагүй гад юм те. За бүгд Монголын хичээлээ дуусна уу? За дараагийнхаа хичээл бүгдээ математикийн хичээлээ хийн. За бүгдээ нэгдүгээр ангид орохдоо ямар тооноос хэлчихсэн бэ? За тэгээ нэгийн тоогоо. За дараа нь хэдийн тоо? 2. Дараагийн тоо 3. За тэгээ дараагийн үйлдэл нь ямар үйлдэлээр хийсэн бэ? Нэмэг үйлдэлээр. Нэгдээр нэмгээр 2. Тэнцүү. 3. Дараагийн ямар үйлдэлээр бодсон бэ? 3-аас хасхан 2. Тэнцүү 1. За энэ үйлдэлүүдээ бүгдээрээ хий. За бүгд дуусна уу? За дараагийн 2 даалгавар нь болохоор танин мэдхүүн даалгавар байгаа. За эхнийх нь болохоор дарааллын дагуу зураараа гэсэн даалгавар байгаа. За хийж үзье. Дарааллын дагуу зураараа. Одоо энэ зэнд. Одоо тэгээд одоо чихээ зурх. Чихний хадаараа амаа гэдэг ингээд хийгээ явахгүй юу? За эхлээд дугуй дүрсээ зурх нь шүү дээ тий. Дараа нь 2 чихээ гэдэг ингээ яг дарааллын дагуу зурна. За одоо 2 чихээ зурна. Тэгээд ингээ яг дарааллынхаа дагуу хийш өгсөдөө. За. Оо яг мундаг ш. За манай амар түши их гоё зурсан байна. За шанууч бас гоё зурсан байна. За санчраа тийм бас гоё зурсан байна. За манай Монгол цэглэг бас гоё зурсан байна. За бүчин цэглэг намын жигэд гурван маань бас гоё зурсан байна. За бүгдээрээ зураад дууссан байна тийм. За багштай бүгдээрээ харуулаарай ингэж зурсан юмудаа. За бүгдийг нь баярлалаа гоё зурсан. За дараагийнх нь даалгавар нь болохоор 2 зурнаас 5 ялгааг олох даалгавар. За 5 ялгаагаа одоо давсан ингээд яах нь вэ? Дугуйд тэгээд дууссан багштай яах нь вэ? Харуулна шүү. За. Яг ингээ алдаануудаа дугуйлаа явна. Тэр дотор 5 ялгаа байна шүү дээ, тийм? Болцсон. За хана дуйсан нэ. 1 2 3 4 5. За ингэчэндээ баяр хүргээ хамгийн түрүүнд олсон байна. За Тимүтэн олсон. За Тимүтэн хайр хоёр бас 5 ялгааг олсон байна. За бүгд дуусна. Нэг хоёр тавцаа.
Олцсон уу? За мөнгө мөнгө За бүгдээ одоо дууссан тий. За бүгдээ 6 одоо дууссан. За бүгдэнд нь баярлалаа. За дараагийнх нь даатгавар малтар яг нөө 10 удсан дээрээ за би 10 жилийн дараа гэсэн нэг өгүүлбэр байсан ч болно, хэдэн өгүүлбэр байсан ч болно. За яа. За тэгээд 10 жилийн дараа ямар хөө ингээд төсөөлөд чинь шүү дээ. 10 жилийн дараа ингээд ирүүлээ ямар хөө байх байж болно тийм. За дараагийнх нь болохоор сэтгэл яг нөө хамгийн тод үлдсэн дуусан WhatsApp гэх бас байгаа байц. За энэ хоёрыг бүгдээрээ бичиж багштай яг нөө цаасан дээрээ нэрээ бичиж багштай буцааж өгч бүгдээрээ. За дууссан гэсэн энэ цаас нь та бүхэндээ өгөх шүү. За яа. Тий ангийнхандаа байж болно шүү дээ. Хамгийн одоо 2021 онд энэ ангид орж ирснээс сэтгэл чинь тий хамгийн тод үлдсэн дурсан тэрнгээ бичүүлэх зүгээр шүү ер нь заяа. Цаасныхаа дээр нь за яаж бичсэн болов уу? За бүгд дууссан уу? За бүгд дууссан бол дараагийнхаа даатгавард бүгдээрээ орё тэхүү. Багш нь цаасаа бол дараа нь дуугаа дуулсныхаа дараа хурааж авах юм шиг. За одоо дараагийнх нь болохоор ангиараа дуугаа дуулцгаая гэсэн даатгавар.
Бэхин сэжгэж хэсэ ширэгээр сэлсэн Угдохын төвтөвэж чидох хайртай Харин довож ширэн Бодсон хава Сөргөлийн хавыг хаач Оян болсон доган Ангааран дууссан Бэйгэнэ төшин Далдрунга мартацхаа Нэг ангийн хүүхдүүд Тохой хаврыг Онцагийг хамтуулсан ангийн хүүхдүүд Онцай хамтдээсэн ангийн хүүхдүүд Наадлын Уйгингийн найзуулмэн Насны дуршаа Нэг ангийн Онцагийг хамтуулсан ангийн хүүхдүүд Онцай хамтдээсэн ангийн хүүхдүүд Өгдөжгүйсэн Уйгингийн найзуулмэн Насны дуршаа Нэг ангийн Дурсамж зүрхэн бүтүүлсэн Сэтгэл минь өмнө догдож Өгсөн өдрийн мөчн Нарийн хөлчин хонсон Маргааш бидний хүнгийн Бас баярын өдөө Бэлбэж ангийнхан Ширдэх найзуу Онцагийг хамтуулсан ангийн хүүхдүүд Онцай хамтдээсэн ангийн хүүхдүүд Өгдөжгүйсэн Уйгингийн найзуулмэн Насны дуршаа Нэг ангийн Онцагийг хамтуулсан ангийн хүүхдүүд Онцай хамтдээсэн ангийн хүүхдүүд Өгдөжгүйсэн Уйгингийн найзуулмэн Насны дуршаа Нэг ангийн Нөгөө нэг багшийн тойргоор болон зогсоож байгаа дуудуудыг хэлэхэд олон хүүхэдтэй ангийн багтаанд бага учраас сууж байгаа дуулчлаа шүү дээ. За тэгээд 2021 оны 9 сарын 1-ээс зарим нотууд янз бүр байгаа тийм. За энэ 4 жилийн хугацаанд багштайгаа хамтран ажилласан багшийнхаа алдаа тогтвол бүгдийг ойлгож байсан хүүхдтэй маш их баярлалаа. За тэгээд та хэдийн минь үргэлж бие бинийгээ үгийн сайхнаар өрөөж, үүдийн сайхнаар үлгэрлэж ирээдүйн сүүших цагаан мөртөө үргэлж яах нь инээд баясаар дүүрэн байгаараа та нарын харилцагтай байсан. За тэгээд ингэрэн үе аав ээжтэй ачлалтай үнэхээр мундаг хүүхдүүд байсан шүү. Та ихтэй баярлалаа гэжтэй.
За тэгээ багш нь болохоор үргэлж таайдаг бол байнгын хитээдэггүй таайдар бол чимээг үхэн дотроо дандаа багтаж явдаг үргэлж хайрлаж явдаг байсан шүү гэж хайртай шүү. Яа амар ингэв. За тэгээ багш нь эцэг үүрд ажиллаа ихгээс өмнө нөгөө нэг 5 гэдэг нөгөө шилэн урамшуудыг тэр хийсэн байсан шүү дээ. За тэр нөгөө нэг гамшигын үед бидэн бай гэдэг нөгөө нэг ресепшний уралдаанд амжилттай орсон. За энэ гамшигын үед бидэн бай ресепшний уралдаанд Если больше дальше, никто дарит Vaksin bunların birlikte başlamadı işte yavaşsın bayağı bir bütün böyle işte varlırsın. İki tanesi böyle. Ben burada işte hasta yapmışım. Burada işte şurada yapar. Чимшиг, хэвсүү чимшиг, оюутан бидээри сүүчи хатны баяриндо сахан мутах өнгийн доёмода 목 지르고 싶어요. You are so cool. Yes, 자. 그리고 асууя. За. Хирэн хөө. Ер нь амар гоё сая үйсэн. За. Тэгээд ер нь гоё. За одоо ингээд ахлах ингээд орлоо хэлэхгүй байна. Амар тийм юу юм бэ? Бэлэн биш санагдаж байна. Тэгээд 9-р ангидаа үлдвэр байна. Тийм үү? За. Одоо ингээд ахлах ингээд орлоо. Юу гэж бодож байна? Сэтгэл ямар байна? Том юм болчихлоо шүү. Одоо тэгээд 3-4 жилийн дараа ингээд их сургууль дарна гэж боддоо. Амар. Ер нь амар догтлолтой л байна уу? Ер нь амар байгаа. Догтлол биш зүгээр амар. Айд юм биш юм аа. Одоо ингээд ангийнхныхаасаа ингээд зармаас нь сална гэж бодохоор ямар вэ? Юу яриад байгаа амар муугаач. За ер нь одоо ингээд ахлага ингээд орох чинь юу гэж бодож сэтгэл ямар вэ? Өндөр болно.
Гоё. За, маш гоё юм байна. Стил ямар вэ? Ахлах ингэж Гайгүй наа бас. Одоо гойлж юм яваагүй лээ. За, баярлаа. За чамаас тийм. Жаахгүй юу? Нэг өдөр амтан болж өөрөөл ямар амтан болж өөрөх вэ? Бас яагаад? Юу? Инес. За чи Би юу? Би загас салах байсан. яагаад? Нүдэ эндэг болохоор. За баярлалаа. Чи жоо бодож байгаа тариулъя. Чи нэг өдөр амтан болж өөрөөл ямар амтан болж өөрөх байсан бэ? Яагаад? Мазалаа чуурнаа. Яагаад гэвэл зүгээр мазалаа ховорцсон болохоор ховор амт ямар гэдгийг зүгээр үзмээр байна. За баярлалаа. Нэг өдрийн дотор амтан болж өөрөөл та ямар амтан болж өөрөх байсан бэ? Мор. Яагаад? Идэл угаал унтаад хичээж Амар штэ. Баярлалаа. Чи ямар амтан болж өөрөх байсан бэ? тарваг. За Тарваг. яагаад? Үгүй. Буудуулахгүй би амар хурдангууд бондгор тарваг болсон. За. Чи нэг өдөр амтан болж өөрөөл ямар амтан болж өөрөх байсан бэ? Сарсуу. Яагаад? Унтдгүй болохоор. Чи Мор. яагаад? Өтөжингөө унтдаг болохоор. За одоо арай өөр асуусан. Чи супер батаре хүчтэй байсан бол ямар хүчтэй байх байсан бэ? Спайдермен. Яагаад? Мэдгүй зүгээр гоё шүү. Чи супер хүч чадалтай байсан бол ямар хүчтэй болох байсан бэ? Телепорт хаа. За одоо өнөөдөр энэ гоё араараа очиж асууя нэ. За хэрвээ чи ангийнхныхан хэний бие дормоор ангийнх нэг хүүхдийн бие нэг өдөр байж болно. За хэний бие дорох вэ? Юу яриад байгаа вэ чи да? Бодоцсон. Вэжгээр хэвэр шүү энэ. Сонссон баха та нар. За та бүр аргачлаа заяо. За хэрвээ ангийнхнаас одоо нэгнийхэн бие дорох байсан бол хинийхэн бие дорох байсан бэ? Эний бие дор. Яагаад? Жохо өндөр байж үзт юм уу? Энэ Монсел ТV Жижиг байж үзээ. Энэ бүр өндөр намын ялгааг арай дэндүү гаргаж байгаа шүү манайхан нэрээ. стрим бие дарж үзнэ. Бага ухаад дээ. Үгүй ангийнхныгаа нэг өдөр гидэлж үзье та гэдэг. Амар гоё санаа байна. За одоо өндөр ангийнхан хамгийн давал хүүхдээс асуугаад үзье л та. За сайн байна уу? Та ингээд манай ангийнхны одоо нэгнийхэн бие дорох байсан бол хинийхэн бие дорох байсан бэ? Төгөлтөр. Яагаад? Ангийн дараа чи. За энэ ангийн дарга бүр энэ хүн болгоны хүсэмжтэй дахин болж байна. За бүхэл өдржингөө юм уухгүй байх уу, юм идэхгүй байх уу? Идэхгүй. Идэхгүй яагаад? Цааш гисэс ирсэн. За чи. Бас адилхан бас нэг идэхгүй байсан дэрх үү. За намхан байх уу, өндөр байх уу? Намхан байсан дэрх. Яагаад ч вэ? Хурдан шүү дээ. Хурдан. Ер нь хаанаас хурдан. Өндөр. Яаж вэ? Өндөр шүү дээ ерөөс. За. Юу? Өндөр байх уу, намхан байх уу? Өндөр. Яагаад? Өндөр хашигтай. Энэ ардаас захиалга гэсэн. За өндөр хашигтай тэгээд өндөр байна. Өндөр байна. За өндөр байх ашигтай гинэ. Би түрүү гэлцэнаас хамгийн түрүүн цаашаа. Ийсээ. Тус байхгүй юу? Бид гурав ингээд явж байгаад ингээд амар ингээд сандартай явж байгаа судал аавны нэг өөр ингээд тэр урдаас нэг автобус суухгүй юу? Тэр нь ажилтны автобус гэсэн мөлий сургуулийн. Тэрэндээ суугаад ангийн орж ирэхгүй болохоор ямар удаан юм бэ гээ гайхаад хамгийн ард нь ингээд судал аваа суучсан чи ингээд хүмүүс ингээд ажилтнаа орж ирээд манай автобус гэсэн чинь бид нар үгүй манай автобус гэж хөөж гаргаад амар бандсан нэрээ. Тий. За хэрвээ
Хэрвээ эд шидтэйсэн бол ямар эд шидтэй байх вэ? Би юу? Цаг хугацааг зогсоодог гэж таах байсан. Яагаад? Гоё шүү. Гоё шүү. Яаж вэ? Үл үздэг ч гоё шүү. Тэгээ би энэ зогсож байгаа чи мэдэхгүй шүү. За хэрвээ чи супер хүчтэйсэн бол ямар хүчтэй байх байсан бэ? Яагаад? Телепортлох үе. Цагаан хэмнэж штий. Цагаан хэмнэж байгаа болохоор маш амархан. Энэ бүр аюу. Цагаатаа. За нэг өдөр интернетгүй амьдрах уу, нэг өдөр усгүй амьдрах уу? Интернетгүй. За. Ангиас хамгийн ухаантай хүүхдийг хин гэж бодож байна? Төгөлдөр. Төгөлдөр. За ангиас хамгийн бүтлгүй хүүхдийг хин гэж. Орчим. Хүчтэй маягаар асууж байгаа. Хүчтэй маягаар бол марчим биш. Марчим ч бүр ингээд лүүсрэхгүй. Хөгдөл. Хөгжилтэй маягаар бол жавхлаа сайхан. Энэ асууж байгаа асуулт бүрийг хөгжилтэй маягаар гэж ойлгож манайхаа сая хүлээцтэй хандаарай. За ангийн хамгийн хөөрхөн охиныг Манай илүүнэ. за хамгийн царайлаг бандын Яна, бай тийм үү. За тэгвэл заа юу. За хамгийн дөрөв нүдэн өрцөр чинь баха. яах бодлаа. Эки хамгийн царайлаг байна. Мэдк. Нэ ингэж байдгүй. Байдгүй. За яриа гайгүй. Гайгүй царайны бэдтэй гэх юм бол анхаа. Энэ анхаач бүр алж байна. За манайхаа одоо гоё хөгжилтэй бай цай бүжиглээд өгөөрэй. Зүнэ, нэза. Ангийн хамгийн өөртөө итгэлтэй ах юм бэ? Өөртөө итгэлтэй. Тий. Халуун. Чиний бодлоор ангийн хамгийн хөөрхөн банд юм бэ? Ангийн хамгийн цэвэрч ах юм бэ? Бэ нам уу? За бэ нам уу. За Ами. Бэж амиас яасах уу? Ангийн хамгийн хөөрхөн банд юм бэ? Хин гинэ? Игдүүдтэй ч юм уу хөөрхөн юм бэ? Банда. Синаас хэлтэй. Өөр гайсах уу? За өөрөг. Тэгвэл ангийн хамгийн гоё тусч банд юм бэ? Тусч нь уу? Тий, тусч. Тусч нь тэгвэл од. За од. За. Одоо л чаваасаа адилхан заяа. Ангийн хамгийн тусч ах юм бэ? Маргад. Маргад ирэх шүү дээ. За манай ангийнхаа бол үнэхээр гоё юм заяа. Тий ангийнхандаа хайртай. Сайнтай ч үгтэйгээ муутай ч үгтэйгээ. Тэ байгийнх нь бол хайртай. Манай ангийн гоё юм. За манай анууж агаас сонссон юм да. За манай ангийн хамгийн тусч банд юм бэ? Манай ангийн тусч байна боо. Тий. Тэмүүлээ. За тэмүүлээ. Одоо 9-ийг юу гэдэг вэ? 9-ийг. Галзуу сонирхолтой тэгэл гоё анги. Ер нь бол нэлээ нийтж тэгээд хүүхдүүдийг үлдээдгүү тэгээд амар анги хамт олон байж чаддаг. Гоё анги. Сэмэнэ. За ярьсан юм да. За баярын минь хүргэе. За ангийн дараа анги юу гэж яддаг вэ? Тэжвэ. Хаяал сургууль гэдэг болохоос. За зүгшөө. За анги юу гэж яддаг вэ?
их баян гэж би боддог. Ата тийм байгаа. За ангаараа хийсэн хамгийн дурсамжтай. Ангаараа хийсэн хамгийн дурсамжтай зүйл. Ангаараа хийсэн. Нэг удаа нэг аялалд яваад тэгээ турникийн дээр ингээд тоглоод тэр амар дорсомчтой байсан. Надаас ингэж исэн би нэг удаа байж исэн чинь шинэ жил болоод Бенгалигаа ангидаа асаагаад тэгсэн чинь манай ангийн нэг охин газар унгаагаа шалан түлээд дөнгөж сольсон ший шалын түлчлээ гэд манай багш намайг загнаад тэгээд намайг эцэг ихтэйгээр жуултмал тэгээд загнаад. Өнгө алдсан. Тэ бүр хямралт орж исэн. Тэр бас их гоё дорсомч. Сайн уу Батроо? Сайн байна уу? Ангаараа хийсэн хамгийн гоё алцуу үйлдэл. Би тэгвэл аялал явчих зөө зүгээр 6 дугаар ангид манай ангийнхаа нэг аялалд яваад тэгээд хамгийн жижигнүүдээ уртаа гаргаад хамгийн томуудаа ард гаргаад тэгээд бүгдээрээ хожигч исэн байдаг юм аа. Тэр л гоё. Анги хамгийн заяа чиний хувьд шүү дээ. Чамд хань болдог хамгийн сайн ширээний найз чи юм бэ? Аха. Би шага. За баярлаа. Анги хамгийн тус охин юм бэ? Тус нам уу? Бэ нам уу? Бэ нам уу? За бэ нам ямар олоод байж байна? Анги хамгийн тус банд юм бэ? Тусчаа. Арчим. Одоо шүү дээ тэгвэл анги хамгийн манлайлагч банд юм бэ? Манлайлага. Чингүү. За чингүү. Тэр бай чамайг ажиж байгаа өгч юм. Яг уу. Би юу? Тий. Нэт залуутай. Нэт залуутай. Нээ залуутай гинэ. Ангар хийсэн хамгийн гоё үйлдэл. Хийжсэн хамгийн гоё үйлдэл шүү дээ. Аялал нөгөө онгоц үзгээр явсан шүү дээ. Тэр амар гоё дурсамжтай байсан. Ирээдүйд ямар юм болох вэ? Ирээдүйд Business woman. За юу вэ? Йоо. Баримт. За. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Инженер. Юуны инженер? Барилгын. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Би онгоцны үйлчлэгч болно. Ямар мэргэжилтэй болох вэ? Дипломат ч ажиллаа. Йоо. Амар мэргэжил. Сайсмаа ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Бизнесийн чиглэлээр ажиллана. Амар. E-com явчаач. Явна. Хөөлч. Тэгээд олон улсад Ямар мэргэжилтэй хүн болох вэ? бодоог шүү дээ. Бодлоо ч одоо ингэ сард орж иж. Одоо бодог байна. За. Чи юу болох юм? Газрын засгийн инженер. Пронеш. Ямар мэргэжилтэй хүн болох вэ? Бат инженер. За, амар. Чанас гэрэлээ. Өө. Ямар мэргэжилтэй хүн болсон? Би том болоод MIT биш MIT лөө. IT инженер болт юм гэж. IT. Ми гал хоёр. За яасан да. Ямар мэргэжилтэй хүн болох вэ? Мэн сагсараа л явна да. Сагс ч болдгоо маа гэхэд Тэнэг. батал болно да. Сурвалжлагч юм уу те юм зам шиг юм байна. Ис бадчих мэд. Амар гоё компот орчоо тэрэн дээр ч тэгээ сакс максаа өгөөл. Ямар мэргэжилтэй хүн болох вэ? Мэргэжлөө. Өлбалч юм. Гүгөө. Гадаад хэлмэлээр одоо орчуулагч тийм. Амар. Мэ баг хийх. Хай. How are you? Fine. Ямар мэргэжилтэй хүн болох вэ? Орчуулагч. Тойрч. Хоёр ижлэг мэргэжилтэй болох юм. Аюу энэ. Аюу. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Санхүүгээр явд юм бол гэж бодож байна. Чи одоо 9-гээсээ шилжих үү? Энэ шилжил багт. Шилжил гэж бодож шít. Яаж байгаа? Болохгүй за. Болохгүй. За бодож үзье. Шинээсэн. За. Баяртай. Босны хайчуу. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны
өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна салахархан эцэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалрыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалрыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлэ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насанда та бид мартахгүй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй эрдэмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөстэй Сонны өглөөний нараа улаан тузан дээр бисэн золсон жахан охин сургуулийн бос галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурс чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдралд хизээж салахгүй хамт найзууд болгосон дурлаж хүлсэн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж далайн уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ
Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шовуугаараа бид. Инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж энэ яванасаа гэртих гэрэлт турсамжаар хөглөе. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цомоо анхны хаар зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гүн тодхон үлдэжээ анхны хаар минь зүрхийг тогшоо үрдийн дурсамж үнэнч хайрын чамайг дуулъя чимээгүй аслах онжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүрнөө айлгуудаа оюутнаас Чамтамин хамт жилээр асарсаг хугацааг яахта симхэн авчиж усах нулимсыг таалаа дурсамж минь дуурлал минь дуу минь хайр минь оюутнаас нэг ихэл амьдралын минь эхлэл юм хавар хүсэл мөрөдөл дурлал дурсамж мэсэргэн эргээд тэтгэх хэмжээлүүдээр дүүрэн нисэн амт нүхтийн ихэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулъя чимээгүй аслах онжилууд сэнхэн их дурсамж сэтгэл хүрнөө айлгуудаа оюутнаас чамтай минь хаа